Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. За сайн байцгаана уу? Час өдөр подкастын дараагийн дугаарт тавтай морил. За цоо шинэхэн дугаараар та бүхэнтэйгээ эргэж уулзж байгаадаа баяртай байна. Ингээд цөмөрөө шууд хэрэг рүү орцгоё. 2016 оны 4-р сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтан буулаг сумын Булгийн Дохоо гэх газраар хүмүүсийн хилж сурснаар шувуу фабрикийн орчмоос зүүн гар нь байхгүй шатсан байдалтай цогцос олдсон. Ингээд энэхүү хэргийг Төв аймгийн цагдаагийн хилтэс болон Монгол улсын мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилтэс хамтран шалгасан. За эхлээд бол шүүхийн шинжилгээний албанаас цогцос шинжилгээ хийгээд үзсэн чинь цогц нь шатаад дээрээс нь амтанд идэгдээд айрс зөөлөн ид. За тэгээд дотор эрэхтнүүд нь бараг бүгд байхгүй болчихсон байсан учраас тухайн цогцост ямар нэгэн үхлийн шарах гэмтэл байсан уу гэдгийг нь тогтоох боломжгүй байсан. Бүр яг үхлийг нь наривчлан тогтоохч боломж юусоо олдоогүй юм байна. Нэг ёсондоо цогцос хэн болох нь танигдахгүй бараг хүн гэж хэлэхэд хэцүү тийм болчихсон байсан юм байна. Ингээ ямар ч байсан илүү наривчлан шинжилгээд үтсэн чинь энэ хохирогч болохоор бусдын гарт амнасаа алдсан гэдг нь тогтоогдсон. За бусдын гарт амнасаа алдахдаа бүр нас гарсных нь дараа цогцыг нь зөөж авчираад шатаасан гэдгийг нь ч тогтоож чадсан юм байна. Бусад гадаадын хэрэгүүд шиг хэрхэн яаж тогтоосон тухай нь бол нарийн мэдээлэл бол олон нийтэд дэлгэгдээгүй учраас яг энэ шинжилгээний хувьд нэмэлт мэдээлэл бол та бүхэнд өгч чадахгүй, та бүхнийг бас ойлгоно гэж найдаж байна. За ингээд цогцос олдсон тухай бол мэдээллийн сайтууд болон телевизээр мэдээлэлж эхэлсэн юм байна. Тэгсэн чинь нэг хүн гарч ирээд энэ хэрэгтэй холбоотой мэдүүлэг өгсөн юм байна. За энэ цогцчин болохоор 4 сарын 28-нд олдсон штэ тий. Тэгсэн чинь энэ хүн болохоор цогцос олдохоос бараг сар гарангийн өмнө буюу 3 дугаар сарын 15-16-ны үед өөрийнхөө найзтай хамт за тэр цогцос олдсон гэж яриад байгаа шувуу фабрикийн орчимд туул голын ирэг рүү мод бэлтгэхээр явсан юм байна. За ингээд модоо бэлтэж дуусаад гэрлүүгөө явах гээд байж хахад тэр хоёрыг ирж аавна гэжсэн дүүн ирэхгүй удаад ахаар нь дүүгээ ирж гинүү гэдгийг нь уул руу гарч харах гээд цаашаага модны гүн рүү явж эхэлсэн юм байна. Ингээд модны гүн рүү ороод явж явах замд нь модон дунд газарт нэг тийм харалсан бараа өнгийн юм үзэгдсэн. Ингээд тухайн хүн бол холоос хараад эхлээд мал амтан өгчихсэн юм байх та малын одоо сэг зэм юм болов гэж бодоод дөхөж очиод сайн лавшруулад хартал дээшээ харсан эрэгтэй хүн юм уу гэмээр шатсан байдалтай хүн хөвтөжсэн гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ энэ хүн бол тухайн үед цогцос харчаад ерөөсө цагдаад мэдүүлээгүй тэгээд орхиод явчихсан байсан. Ингээд энэ хүний мэдүүлэг дээр үндэслээд цагдаа нар бол цогцыг ямар ч байсан 2 сар гарангийн өмнөөс бол тэнд байсан гэдгийг нь мэдэж авсан. Цагдаа нар бол эхлээд сураггүй алга болоод 90 сурвалжлагдаж байгаа хүмүүсийн дотор олцсон цогцтой яг ижил шинж тэмдэгтэй хүн байгаа эсгийг нь шалгаад үзсэн. Тэгсэн чи яг ойролцоо хүн бол огт илрээгүй юм байна. Ингээд үзэхээр талигаач амь насаа алдаад 2 сар гаруй хугацаа өнгөрчөөд байхад ар гэрийнх нь цагдаагийн байгууллагад ерөөсөө мэдэгдэж эрс сурал болоогүй байгаагаас нь харах юм бол нэг бол гудамжинд амьдардаг орон гэргүү харж хандах хүнгүү нэг тийм хүн байсан байж болно. Эсвэл энэ цогцыг ойр дотны хүмүүс нь хөнөөгөөд тэнцээ аваачаа шатаасан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн юм байна. Цагдаагийн байгууллагаас 5 сарын 20-нд олон нийтэд мэдээлэл хийсэн. Талигаач болохоор ойролцоогоор 40 орчим настай эрэгтэй хүн байсан. За үүдэн шүүд нь бол бүрэн уриулныхын дээр болон доор нь шатаад түлэгдсэн өсний хэсгүүд байснаас харах юм бол ийм ооч сахалтай байсан байж болохоор байгаа. Тэгээ ойролцоогоор 168 см өндөртэй онцлог шинж тэмдэг нь гэх юм бол дээд талдаа 11 хэн ширхэг шүттэй. Зүүн талын 1-3 дугаар их араанд байхгүй шүдний игнийн жигд бус нэлээд нэг тийм сонин гурвалжиндөө хэлбэртэй үүдэн шүттэй хүн байсан юм байна. Мөн хэргийн газраас хар өнгийн босоо судалтай дотор хувцас эсвэл цамцных ч гэж хэлж болохоор нэг юм хувцсны тасархаа олцсон бас мантана гэсэн бичгтэй джинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч за гутлын төмөр хоншоор улны металл хамгаалалт үдээсний гогцоо байж болох үс 13 ширхэг төмөр зүс олцсон. Тэгэхээр ажлын гуталтай байсан гэж үзэж байгаа юм байна. Тэгээ ямар ч байсан цагдаагаас мэдээлэл хийжсэн бичлэгийг би бас та бүхэнд үзүүлье. 168 см хугацтай. Уулынхаа дээр болон доор оочин сахал мэдүүлж шатаж халсан.
толгойн хаар дулаан хэсэгт одоо 5 см хүртэл хар өнгөөс шатаагүй болцсон. Биеийн хэсэг илэрхүйдээ шатаж зарим хэсэг бол алга болсон юм зөвлөж байгаа. Тэгээд цогцны онцлог содон шинжтэй информат гэх юм бол дээд ирээнд бол 11 ширхэг шүттэй зүүн 1-ээс 3 дугаар их араа багахгүй. Зүүн соёо шүд бол эмчилгээ хийж донд тавигдсан. Тэгээд дээд үүдэн шүтнүүд бол их онцлог зурвалжийн хэлбэрийн хэлбэртэй. Доод ирээнд болсон 11 шүттэй. Зүүн 3 дугаар араа донд тавигдсан. Үүдэн шүд баруун 1-ээс 3 дугаар их араа тэгээд зүүн 3 дугаар араа бол бас багахгүй. Ийм содон шинжтэй байгаа. Одоо та бүхэнд тэр шүднийхэн зургуудыг харуулъя. За цагдаагийн байгууллагаас болохоор та бүхэн дээр дурдсан цогцтой адил содон шинж тэмдэгтэй оршин суух газраасаа сураггүй алга болсон удаан хугацаагаар холбоо бариагүй магадгүй гэрээсээ гараад дими тинэд явчихдаг хаана байгаа нь одоо болтол мэддэхгүй байгаа ар гэр хамаатан садна сургалж байгаа хүн байх юм бол цагдаагийн байгууллагт бүр яаралтай мэдэгдэрээгээд эдгээр шүднүүдийн зургийг ил гаргасан юм байна. За ингээд энэ шүдний зургийг нь ил гаргасан яг тэр өдөр буюу 5 сарын 20-нд нэг эмэгтэй орой мэдээ үзэж сууж агаад мэдээгээр гарсан эдгээр хиймэл шүднүүдийн зургийг хараад шууд л дүүгийнхэн шүд байна гэж таньсан байдаг. Ингээд талигаа чи ихч бол шууд цагдаад мэдэгдээд дүүгийнх нь 2 хүүхдээс DNA шинжилгээ авч үзсэн чинь яг таарж исэн. Ингээд талигаач хэн болох нь тогтоогдсон байдаг. За талигаач болохоор 1963 онд төрсөн алга болох үедээ 53 настай хүн байсан. Автобазад слесарийн ажил хийж агаад жолооч мэрэгжил бол тухайн үедээ эзэмшижсэн. Насаараа жолооч хийсэн хүн байсан. За тэгээ 1985 оны үед бол нэг эмэгтэйтэй танилцаад гэр бүл болоод 3 хүүхдийн ээж аав болцгоосон 2 хүү 1 охинтой юм байна. За энэ хэрэг дээр болохоор хохирогчийг төлөөлж эхнэр хүүхдүүд нь биш эгч дүү нар нь явж исэн. За хохирогчийн эгч дүү нарынх нь ярьж байгаагаар бол 2000-ад оны үед эхнэр нь өөр нэг тийм цагдаа хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болоод тэрнээс нь болоод одоо энэ хохирогч эхнэрээ одоо зодсон хэрэг гарч исэн юм байна. Тэгээ эхнэрээ зодсноосоо болоод 1 жил орчим шоронд сууж агаад гарч ирсэн. За тэгээд сүүлийн үед бол уул уурхайн компанид ажилладаг хүн байсан юм байна. 2014 онд өмнө нөгөө зодоод салж исэн 3 хүүхдийнхаа ээжтэй хуучин эхнэртэйгээ буцаад хамт амьдарч эхэлсэн юм байна. Талигаачийн эгч дүү нарынх нь хэлж байгаагаар бол талигаач зам байдлын хувьд хүлээцтэй, төвчээртэй, тайван зөөлөн хүн байсан. Том хүн болохоор бас л зөөлөн зан ааштай, харин баг хүүгийнх нь хувьд ширүүн, догшин авиртай хүн гэж эгч дүү нар нь ярьж байна. Харин охиных нь тухай ямар нэгэн мэдээлэл бол байгаагүй. Харин энэ салчаад буцаад нийлсэнгээд байгаа эхнэрийнх нь хувьд гэх юм бол дандаа л нэг тийм мөнгө төгрөг ярьсан эдийн шуналтай хүүхэн гэж эгч дүү нар нь хэлж илээ. Зам байдлын хувьд залтай төрлийн тийм хүн байсан гэд эгч дүү нар нь мэдүүлэг өгсөн байлээ. За энэ эхнэр нь бол 4-р сарын дундуур нөхрийнхөө одоо эгч дүү нар руу ээлжилж уцаар яриад за танаа ах чинь дүү чинь те 3 сарын 18-нд гэрээсээ 50,000 төгрөг аваад цэргийн баяр тэмдэглэн гэж хэлээд гараа явсан. Одоо болтол ерөөсөө гэртээ ирэхгүй 20-од хончлоо гэд хэлсэн. Тэгсэн чи эгч дүү нар нь бүр гайхаад хүү ямар сони юм бэ? Тэгж олон хоног одоо алга болох хүн биш штэ гэж одоод эхнэрт нь та цагдаад хандаад хайлгаад үзээ гэж хэлээд өнгөрсөн юм байна. Тэгээ хэд хоногийн дараа эргэж эхнэрлүүн залгаад асуусан чинь танаа ах чи хорооллын эцэст хөдөө хамт ажилдаг хэдэн найзуудтайгаа архитад явж ийн гинэ гэж хэлсэн байна. За тэгэхээр нас жаахан тайвширсан юм шиг байгаа. Ямар ч байсан өхөж үрэгдээгүй юм шиг байна гэж бодоод өнгөрсөн. Та бүхэн бас гайхаж магадгүй яагаад дүүн эсвэл ах нь ч юм уу те алга болсон гэд байхад хайдгүй юм бэ гэд тэгтлийн хохирогч чи өөрөө 53 настай 20 нилээд гарсан 3 хүүхэдтэй бүр өвөө болчихсон нас тогтсон хүн байсан. Тэгэхээр бас эгч дүү нарынх нь хувьд бол насны хувьд ямар хүмүүс байгаа вэ бодоод үзээрэй. 50 гаруй настай хүний амьдралд оролцоод хүү хай хаана хонов яагаад гэртээ хараагүй вэ гэд яваад байна гэж бас байхгүй штэ тий. Талигаач нэг дүүгийнх нь мэдээлснээр бол 3 сарын 14 билүү 15-ны өдөр талигаач дүүтэйгээ уулзаж ачааны машиныг нь аавна гэж ярьж агаад тагчиг алга болчихсон. 2-3 хоногийн дараа залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Дараа нь 3 дугаар сарын сүүлээр дахиад залгасан чинь утас нь дахиад холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр за хөдөө ажилдаа явцсан байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн гэж хэлсэн байлээ. За эхнэрийнх нь хувьд 4 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн 102 тоод утас руу залгаж нөхрөө сураггүй алга болсон гэд бүртгүүлсэн юм байна. Тэгээ энэ хэрэг нь маргааш нь 4 сарын 29-ний 5 дахь өдөр байцаагч дээр очсон. Тэгсэн чинь тэр байцаагч нь 4 сарын 30-нд сар дуусаад
тайлан гардаг болохоор шинэ сар гарсны дараа болъё гэд алга болсон хүний тухай мэдээллийг хойш нь тавьчихсан байсан юм байна. Ингээд хагасаа бүтэнсэн өдрүүд өнгөрөөд дахиад нэгдүгээр өдөр өнгөрөөд 5 дугаар сарын 3-ны мигмар гараг болсон. 5 сарын 3-нд эхнэр нь хорооны цагдаатай нөхрөө 90 сурвалжлуулъя гэд өргөдөл өгчихсэн байсан. Тэгээ өргөдөл өгсөний маргааш нь буюу ингээд 5 сарын 4-нд нэг юм сураггүй алга болсон хүнээр 90 сурвалжилж зарлаж эхэлсэн байна. Цагдаагийн ажил яаж явдгийг, ямар шахуу хуваартай, олон хэрэгтэй байдгийг үнэхээр би хэлж мэдэхгүй л байна. Бусдыг шүүмжлэх бол амархан. Гэхдээ ер нь ингээд харахад манай Монголын цагдаагийн байгууллага цалин багтай, хүний нөөц хомс байдгаасаа болдгийм үү яадгийн хороо, дүүргийн цагдаа нар нэлийн хойрогл ажилдаг юм шиг санагдчихээн. Нөгөө талд нь улсын мөрдөн байцаах газар нь үнэхээр хичээж ажиллаад телевиз сайтуудад мэдээлэл өгөөд хүнийх нь одоо тэр хиймэлшүүднийхэн зургийг гаргаад хичээгээд байж байхад нөгөө талд ажилдаа хойрог хандсан юм шиг санагдлаа. Эхнэр нь болохоор цагдаад өгсөн тайлбартаа манай нөхөр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ ганцаараа гараад сураггүй явж агаад 3 сарын 18-ны өдөр гэртээ орж ирээд Сейфнес 40,000 төгрөг аваад 7 буудлын найзууд хүлээж байгаа. Найз нартайгаа хамт Цэргийн баяр тэмдэглэн гээд гарсан. Тэрнээс хойш бол сураггүй байгаа гэж мэдүүлсэн юм байна. За цагдаад яг ингэж мэдүүлсэн мөртлөө нөхрийнхөө ихч дүү нарт болохоор хороолт арх хууцсан явж исэн гэж хэлсэн байсан. Яагаад ингэ энэ тэнд ийм зөрүүтэй юм ярьсан гэдгийг нь бас би гайхажээ. Тэгээ нөхөр нь 3 сарын 18-нд алга болчоод байхад яагаад бүр 4 сарын 28-нд цагдаад хандсан бэ? Ар гэрийнх нь бүтэн 2 сар шахуу хаагаагүй учраас ойр дотны хүмүүс нь хэрэгт холбогдолтой байж магадгүйгээ цагдаа нар шалгаж эхэлсэн. Ингээд мөрдлөгийн авцад болохоор үнэхээр сэтгэл сэртгийлгэм зүйлийг цагдаа нар олж мэддэг. Энэ юу байсан бэ гэх юм бол талигачийг өөрийнх нь төрсөн 2 хүн алаад шуван фабрикийн тийшээ аваачаад шатаасан болохыг нь олж илрүүлсэн байдгаа. За ингээд цөмөрөө 2 хүүгийнхэн тухай товч мэдээлэлтэй болъё. Том хүн бол 1987 онд Улаанбаатар хотод төрсөн 29 настай байсан. Олон улсын худалдаа эдийн засагч мэргэжилтэй эхнэр нэг хүүхдийнхээ хамт амьдардаг байсан юм байна. Харин дүү нь болохоор 1989 онд бас Улаанбаатар хотод төрсөн 27 настай, дээд боловсралтай, за барилгын инженер мэргэжилтэй ээж аав хоёртойгоо хамтдаа амьдардаг байсан юм байна. Түрүүн би та бүхэнд дурдсандээ хорхож насаараад 2 сар шахуу болсон арьс зөөлөн эд зэргийг нь одоо амтан идчихсэн. Хин гэдэг нь тодорхойгүй бараг хүн гэж хэлэхэд хэцүү ийм байдалтай зохицуулсан болохоор үхлийн шалтгаан болон одоо тэр бэртэл гэмтэл байсан уу гэдгийг нь огт илрүүлж тогтоох боломж байхгүй байсан. Ийм учраас энэ хоёр яагаад аавыгаа алсан, яаж алсан бол яг тийм баталгаатай биш. Зөвхөн яг энэ 2 хүүгийнх нь хэлснээр л дүгнж байгаа байхгүй юу? Ямар ч гэрч байхгүй, яаж алсныг нь батлах боломж ч юусоо байхгүй юм байна. Ингээ энэ 2 залуугийн ярьснаар аавыгаа хизээ яаж алсан, яагаад алах болсон тухай нь би ярьж өгье. 3 сарын 16-ны өдөр баг хүн ээжтэйгээ гадуур ажилдаа явж агаад 15-аас 16 цагийн орчимд гэртээ ирсэн чинь аав нь сохтуу унтжсэн. Тэгээ унтж яснаа удалгүй сэрээд босч ирэнгүүтлээ эхнэрээ гадуур дотор тэнлээ, гэр орноо цэвэрлсэнгүү, хоол унд хийсэнгүүгээ загнаад арх нэхэж эхнэр баг хүү хоёроо гуйлагчин түүлэгчин гих мэтчлэн янз бүрээр хэлж доромжилж эхэлсэн. Тэгээ эхэндээ тэр хоёр бол хэлсэн үгийг нь тоолгүй чимээгүй байж бүр 40 дахаар нь ээж нь нэг шил арх гаргаж өгсөн юм байна. Тэгээ тэр архиа уугаад нилээн сохтоо дахаар нь хүн архийг нь аваад үүдний амбартаа нуучихсан юм байна. Тэгсэн чинь аав нөгөө архиа хайж агаад олохгүй болохоро арх өгөхгүй судсан хандлаа шүүгээд агсам сохтуу тавьж эхэлсэн. Тэгээ бүр хутан хүртэл барьж авсан юм байна. Тэгснээ галтогооны өрөөнд байсан эхнэр дээрээ очиод цээж рүү нь 2 удаа хүчтэй зохиод эхэлсэн. Тэгэхээр нь хүүн гүйж очиод салгаад ээжигээ та ерөөсөө яв ахынх руу оч гээд 18 цаг болж байхад ээжтэй машинаа унуулад явуулсан юм байна. Ер нь бол талигаач нилээдгүй арх уух дуртай. За тэгээд уухаараа 2000 онд эхнэрээ зоцсноосоо болоод шоронд орж исэн тухайга байнга сөхөж эхнэртэйгээ маргадаг. Та нар намайг шоронд явуулаад сайхан байсан уу гэх мэтчлэн үгийг гэр бүлийнхэндээ хэлдэг байсан гэж хүүн мэдүүлсэн байсан. Тэгээд ээжигээ явуулчихад баг хүүн галтогооны өрөөнд ороод сууж байтал талигаач бас орж ирэнгүүтээ баг хүрүүгээ чи хэний хүчинд өдөө зэрэгтэй яваа юм гэж хэрүүл хийж өдөж эхэлсэн. Тэгэхээр нөхөн өөдөөс нь та өчнөө олон жил хоол ээж бид нарыг хайж яваад тэр хооронд ээж маань л бид нарыг өсгөх гэж яаж зүтгэдэг байсныг энэ амьдралаа авч явах гээд яаж хичээдэг байсныг та мэдгүй штэ. Өдөө зэрэгтэй яваа минь
таны биш ээжийн гавья гэд аавтайгаа маргалдаж эхэлсэн юм байна. Нилийн ч удаан маргалцсан. Тэгээ аав нь энэ үгэнд нь уурн хүрээд баг хүүгээ 2-3 удаа хүчтэй зохиод хутга энтер аваад далааж эхэлсэн. Тэгэхээр нь хүүн болохоор аавыгаа түлхэж өөрөөсөө холдуулаад тэр хоёр хүчтэй маргалдаж эхэлсэн. За энэ баг хүүгийнх нь хэлснээр бол талигач аав нь чамайг төрөөсөн юм чи алдсан чи яадгийн бэ энтергээд дахиад хутга бариад дайраад байсан. Тэгэхээр нь хутгийг нь тавиулах гэж ноцолдож байгаад аавынхаа дээрээс дараад унчихсан. Тэгээ унахдаа аав нь хутгатай гар дээрээ дарж унаад зүүн талын хавирганых нь орчимд хутга нь зоогдчихсон. Энэ үед бол аав нь шууд амьсгаа хураагаагүй чи ч одоо яаж ийна гэд хүүрүүгээ орилсон. Тэгсэн чи баг хүн за одоо аав арх уух болгондоо л чи намайг хутгалсан гэд байнга яриад агсан сохтуу тавиад энэ нь бүр дийлдэхэ болох байх гэж бодонгуудаа нөгөө хутгийг нь хавирганых нь тэндээс суулж аваад дахиад аавыгаа 2-3 удаа цээжин тус газар нь хутгалсан. Баг хүн бол нилийн айж сандраад юу хийснээ ойлгохгүй одоо бас юу хийх ёстойгоо ч мэдэхгүй хэсэг шоконд ороод ямар ч байсан тайвшрыг гэж бодоод нөгөө аавынхаа үлдээсэн архинаас 2-3 удаа бол уусан. Тэгээ хэсэг хугацааны дараа тайвшраад цагдаа дууддаг юм уу гэж ботсон ч гэсэн өөрийгөө шоронд орох байх гэж бодоод айгаад аавыгаа хөдөө гаргаад хайчих юм бол хинч мэдэхгүй юм шиг нэг тийм ёрын бодол толгойд нь төрж эхэлсэн. Ингээ явах гэтэл машиныг нээж нь унаад явчихсан байсан болохоор ах руугаа залгасан. Тэгсэн чинь ах нь ерөөсөө уцаа авахгүйсэн. Яагаад тэгэхээр эдний гэрт бол байнга ийм төрлийн хэрүүл урал гардаг. Тэгээ ээж нь дандаа том хүрүүгээ ч юм уу эсвэл дүү ах руугаа дандаа залгаад инглээ тэглээгээд ховлдог гэх юм уу да. Ийм болохоор ах нь за дүү бас л хэрүүл ярих гэж ийн гэж бодоод уцаа авахгүйсэн юм байна. Тэгсэн чинь дүү нь ээжийнхээ дугаарлуу залгаад ахтай яриулаадах гэ. Тэгсэн тэгээ ах нь уцаа авангууд за яаралтай миний машиныг аваад хурдан хүрээд ир гэж ахыгаа дуудсан. Ахын хувьд болохоор аав дүү хоёр хоорондоо одоо зодтолдож маргалдаад аавын толгой дархийг нь хагалчихсан юм байна даа л гэж бодоод яваад очсон. Тэгээ ингээ ирсэн чинь дүү нь хашааныхаа гадаа зогсож исэн. Тэгээ ахтаа би аавыг алчлаа чи намайг уучлна үсттэй гэж хэлсэн. Ах нь болохоор эхлээд итгээгүй за бити худлаа яриадаа гэж хэлээд гэрлүү нь орсон чинь аав нь дээгүүрээ цээж нүцгэн доогуура дотуур өмддөөгөө зүрхэн тус газраа хутгалуулсан байдалтай амьсгал хураачихсан хэвтжээсэн. Ингээд ах нь бүгдийг нь ойлгоод дүүгээ нилээдгүй загинж зэмэлсэн. Тэгээд ах нь цагдаа дуудъя гэсэн чинь дүүн цагдаа дуудах юм бол би амиа орлоо гэд айлгаад цагдаа дуудах юм бол та бид хоёр хоёулаа баларнаа. Хоёулаа аавын цогцыг нь ойрхон гаргаад шатаачихъя. Амбарт дизель түлш байгаа. Та миний талд үздэй. Хоёулаа хорвоо дээр хоёулахнаа штэ гэх зэргээр ахыгаа хэлж ятгаж синхруулсан юм байна. Ингээд дүүн машинаа хашаанд оруулаад арийнхаа багажаа онгойлгож агаад хашаандаа нүүрс хучаад тавьчихсан байсан хідэн бүтээлгнүүдийг багажиндаа дэвсээд тэгээ эргэж гэртээ ороод өөрөө хуучин муу хувцаа давхарлаж өмсөд аавынхаа цогцыг орны бүтээлгээр ороогоод чирч гаргаад машиныхаа багаж руу хийсэн. Цогцос маш их цус алдчихсан байсан болохоор энэ баг хүүгийнх нь өмсөжсэн муу хувцснууд нь бол бүхэлдээ цус олсон. Тэгэхээр н хувцснуудаа тайлж цогцсон дээр хайчгаад аавыгаа гэрээсээ гараад явсан юм шиг болгоёгээд аавынхаа өмд цамц гутлыг нь бас аваад машинаа асаагаад хөдөлсөн. Ах нь бол машин барьж явж исэн. Тэгээ хаашаа явах уу гэж бодож байгаа цагдаа энэ төр баг байдаг байх гэж бодоод шуван фабрикийн тийшээ явсан. За шуван фабрикт хурж очиод засмал зам дуусаад шорон замаар туул гол дагаж явж агаад замаасаа баг зэрэг гараад хэсэг дэрстэй газар очиод аавынхаа цогцыг буулгасан юм байна. За угаасаа цогцыг хөдөө аваачаа шатаана гэж төлөвлөжсөн байсан учраас гэртээ байсан шар өнгийн канистертэй 10 орчим литр дизель түлшээ авч гарсан байдаг. Ингээд аавынхаа цогцон дээр авчирсан дизель түлшээ бүгдийг нь асгаад өөрийнхөө цус болсон хуучин хувцас за дэвсэж очсон нөгөө нүүрс бүтээдэг бүтээлэг аавынхаа нөгөө гадуур гарахтаа өмсдөг цамц хар өнгийн ажлын гутал зэргийг нь тавиад асаах гэсэн чинь авч очсон шүдэнцнийх нь хайрцагт хоёрхан ширхэг шүдэнц үлдчихсэн байсан. Тэгэхээр тэр хоёр аавынхаа цогцыг тэнд нь үлдээгээд машинтайгаа буцаж яваад шуван фабрикийн эцсийн гэр хорооллын тэнд дэлгүүр ороод хоёр хайрцаг шүдэнц хоёр ширхэг асаагуур 1.5 литрийн ус нэгийг аваад цогц тавьсан газар руугаа буцаж очих гээд баахан төөрж бодолж агаад арай гэж цогцос тавьсан газраа олоод очсон. Ингээд аавынхаа цогцыг шатаасан юм байна. Ингээд шөнийн 1 цагийн орчимд гэртээ ирээд цус олсон хивсээ хүүтэн ус саван бокоор угааж цусыг нь арилгасан. Дараа нь аавынхаа өмсдөг сарвчтай хар өнгийн малгайтай бор өнгийн нэхий богино гүрдэг хар өнгийн өмд
Мөн аавыгаа хутгалсан нөгөө хутгаа гялгар уутанд хийж авч гараад такси бариад 4-р дэлгүүрийн тэнд арктай байрны хогийн пүнкер дээр очиод уутнаас нь гаргаад тус-тусад нь салгаж хайчаад буцаж гэртээ ирээд хевсээ цэвэрлж агаад дүү нь бол унтсан. Харин ах нь бол одоо шувуу фабрикаас ирээд шууд гэрлөөгөө очсон. Гэртээ очиход бол ээж ихнэр охин дүү нар нь бол юм ярьчихсан сууж исэн. Тэгээ яав юу болов гэсэн чинь намайг очиход бол аавыг найз нь дуудаад аав гараа авцсан байсан. Дүү бит хоёр гэртээ жагаад аавын машинаар хэсэг гадуур явж халтуур хийж агаад ирлээ гэж дүүтэйгээ ярьж тохирсноороо гэр бүлийнхэндээ худлаа хэлсэн. За маргааш нь 12 цаг өнгөрч байхад дүү нь ахындаа ирээд аавын цогцсноос ясан үлдчихсэн байх юм бол жижиглээд шууд далаад булчихъя гэд сүх бас нүүр сэдэг нэлийн том шуудаа аваад явсан. Тэгээ маргааш өглөө нахан залгаад за юу болов гэж асуусан чинь үүрээр нэлийн эрт 10 литр дизель түлш авч очоод аавын цогцсноос үлдэгдэл үлдсэн байхаар нь 10 литр түлшээ асгаад дахиад шатаачаад ирлээ. За аавын ясанд нь хүрэх гэсэн чинь үнэхээр зүрх хүрэхгүй байна гэж ахтаа хэлсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр бол талигаачийн төрсөн их чинь байсан. Мөрдлөгийн хувьцад болохоор энэ их чинь дүүгийнхаа хоёр хүүд аавыгаа те ямар нэгэн байдлаар алсан байлаа ч гэсэн зогцыг нь зөөврлөөд тээвэрлээд бүр шатаагаад хүн танигдахгүй болтолд оромжилсанд нь үнэхээр дургүй урж байна. Хуулийн дагуу үнэн зөвөөр нь ял шийтгэл оногдуулж өгөөсэй гэж хүсэж гин гэж хэлжсэн боловч яг шүүх хурал дээр хүний яснаас гадуур зүйл хийж эцгийгээ хүнөөсөн боловч бидний хувьд бол ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйлч байхгүй. Дүүгийн манд хоёр хүүд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж гинэ гэж шүүгчд хэлсэн байдаг. За ингээд ахт нь бол гэмт хэргийг нуунд алдалсан гэсэн үндслэлээр 2 жилийн тэнсэн харгалзах ял, харин дүүд нь болохоор 11 жилийн хугацаатай хорих ял оноосон байсан. За нэг юм байнгын хэрүүл маргаантай архитаар суугаад агсан цохтуу тавьдаг аавынхаа аминд эцэст нь хүрсэн нэг юм айхтар хэрэг байна. Би бодлол ийм байна. Та бүхний хувьд юу гэж бодож гин? Ямар байр суурьтай байна? Дарамтлагдаг аавыгаа аалсан нь зөв гэж бодож гин үү? Эсвэл надтай санал нэг байна уу? За энэ хэрэг дээр надад бас нэг хар төрсөн. Нэрнгээсээ энэ баг хүн яг ганцаараа аалсан уу гэдэг дээр бол би их эргэлзээтэй санагдаж байна. Яагаад тэгэхээр мэдүүлэг дунд нь айгүй их илт ахыгаа өмөрсөн. Бийлт ихсэн, бийл хийсэн гэсэн утгатай зүйл нэлээд олон байсан. Харин ахынх нь мэдүүлэг дотор болохоор дүү маань л тэгсэн. Би уулын цагдаа дуудыг гэсэн. Би ямар ч холбоогүй. Би дүүгээ загнаж зэмэлсэн. Намайг гуугаад шалаад сүрдүүлээд байхаар нь би жолоо барьж өгсөн гэсэн утгатай юмнууд бол ах нь их ярьсан байлээ. Та бүхэн санал бодлоо комент дээр бас бичиж үлдээгээрэй. Тэгээ бас нэг зүйл дээр айгүй их гайхсан. Энэ ээж нь юу ч мэдээгүй юу гэдэг дээр ал гайхаж байна. Яагаад худлаагаасаа тэр талигаачийн ихч дүү нарт нь өгцөн үнийг өөрийнхөө нүдээр үтсэн юм шиг хороол дайрх уугаад явж исэн гэж худлаа хэлж төөрөгдүүлсэн бол гэдэг дээр анхаарал татхууд санагдсан. За бас ахынх нь мэдүүлэг дээрээ дурдсанаар гэх юм бол дүү аавын хүнөөсөн тухайгаа ерөнхийд нь ээжэд хэлсэн гэж байгаа байхгүй юу. Гэхдээ шүүхийн шийдвэр дээр бол энэ ээжийнх нь өгсөн ямар нэгэн мэдүүлэг огт байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт холбогдлоггүй гэд хасагдсан байх магадaltaй гэж бодсон. За энэ хэргийг бэлдэж явах явцдаа сонсогч та нартаа сануулж хэлэх зүйл байсан. За гэмт хэргийн талаар сонссон, харсан бол цагдаагийн байгууллагт яаралтай мэдэгдэх шаардлагатай. Ингэснээр гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх оргон зайлахаас урьдчилан сэргийлэн хэргийг шуурхаа илрүүлэхэд тус нэмэр болдог гэдгийг хэлмээр санагдлаа. За тэр цогцыг анх харсан мод бэлтгэжсэн гэдэг байгаа хоёр хүн бол тухайн үедээ мэдээлсэн бол арай илүү эрт шүүх шинжилгээ хийгээд үнэхээр яг үхлийн шалтгаан цаг хугацааг нь тогтоох боломжтой ч байсан билүү гэж бодож исэн. За тэгээд одоо ер нь бол үлийн үр гэж байдаг шиг л санагдлаа. Зодод занчиж өсгсөн, хайж явсан, эхнэрээ зоддог байсан. Тэгээд л байнгын хэрүүл уруул дарамтанд ор өссөн, хайрлагдаагүй хоёр хүн эргээд эцгээ яаж ч хайрлах үлээдээ л гэсэн харамсал төржээлаа. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүрээд дуусгая. Та бүхэн санал бодлоо комент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. Мөн subscribe дарж амжаагүй байх юм бол subscribe дараарай гэж хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.